Янжид хамгийн гаруй тэр шударгаас бүлмийн эсрэг тэржилсэн гэж үү? Одоо тэр Чепен хот байгаа эргүү. Та биднээс түүнийг барихаар туслахыг хүсэж байна. Гэхдээ бид энэ хэрэгт оролцохгүй байх ёстой. Би бол зүгээр л нэг анхны газрын эзэн планы төлбөрт нэг их тус болж чадахгүй байх гэж айж байна. Хажгалтай юм Тайшуан бүлмийн шав Жи Янтав яг Паншин бүлмийн хэрэгт оролцоод байгаа юм бэ. Тэгэхээр цуурын дагуу Жи Янтав үнэхээр Шэ Даюугийн эргүүлж байгаа юм байна. Санаа зовох хэрэггүй гадагтаа ноёдоо. Мэдээж би та бүхнээс Янжид тулдахад тусламж хүсээгүй. Өөрийнхөө зорилгын төлөө хамааралгүй хүмүүсийг аюулд оруулахын миний нэр төр хаш. Би тэр нөхрөөс айхгүй байна. Би зүгээр л тэр миний шав нарыг гэмтэж магадгүй гэж их санаа зовж байна. Жэ ноёнтоо. Та хоёр энд ирээд хэд хоног байгаа байх. Янжэ Купен хотоос явчихсан байж болох уу? Мэдээж үгүй. Даюун түүнийг тэмдэглэсэн тул бид түүний байршлыг бүдэг бадаг тодорхойлж чадна. Сүүлийн хэдэн өдрийн турш түүний үйл ажиллагаа чиглэл бараг өөрчлөгдөөгүй. Янжэ хүн чаргасан тул нуугдаж буй газраа солихгүй байх. Тэр бас хэн болгоо нуухын тулд хүний арьсан баг зүүсэн тэр биднээс нуугдаж чадна гэж бодоод азаа үзэхээ шийдсэн бололтой. Тэгэхээр Янжэгийн нуувчны байршил илэрсэн байх нь бидний бүсэлтэнд оролцоход шаардаагүй болохоор бидний хийх зүйл байхгүй юм шиг байна. Жи Янтав юу бодож байгаа нь надад хамаагүй. Түүнийг бидний Янжэтэй тулдахад оролцуулахыг гуйхаас өмнө би эхлээд ямар нэг зүйл хэлсэн дээр. Би түүний байж болох ойролцоо газрыг л тогтоож чадсан. Янжэ хүний арьсан баг зүүсэн болохоор бид түүнийг олж чадаагүй байна. Гадагтаа ноёдоо та бүхний бизнес Купен хотын хоол хувцас орон сууц тэр хүртэл холбоотой бараг бүх зүйлийг хамаардаг. Янжэ таамны дэлгүүрүүдийн аль нэгэнд мөнгө өрөхгүй байх боломжгүй. Надад сүүлийн хагас сарын хугацаанд танай эзэмшлийн газруудаар үйлчлүүлсэн бүх үйлчилгээнүүдийн мөрсгөл хэрэгтэй байна. Энэ мэдээллийг Даюун мэдрэх чадвартай хослуулбал би Янжэгийн байршийг тогтоож түүнийг олон түмний дундаас олж чадна гэдэгт итгэлтэй байна. Асуудалгүй энэ бол юу ч биш. Танд тусалж чадхаар таатай байна. Энгийн юм байна. Хэрвээ миний анхны газар дээж байсан бол түүний бүртгэл надад байгаа. Янжэ тийм аимшигт гэмт хэрэг үйлдсэн. Бид түүнийг шүүгд өгөхийн туслахын тулд өөрсдөө хувь нэмрээ оруулахаас өөр аргагүй. Тэгэхээр тэр зөвхөн мэдээлэл гуйж байгаа юм байна. Би түүнд тус өргөж чадна. Даюугийн өмнө та бүхэнд татгалзахснаа илэрхийлье. Тэрний тухайд гэвэл чөтгөр Янжэ зөв шударга бүлгүүдийн нэгэнд төрсөн бөгөөд түүнд төрхөөс нь эхлэн күнжийн 5 буйныг заасан. Хэвтэ чөтгөрийн бүлмийн планы урлагийн уруу таталтанд автаагүй бол яаж ийм төсөөлшгүй гэмт хэрэг үйлдэл одоо гисгээл амсах байсан гэж. Жи Янтав энэ найраг Мочин бүлмийн салбарын өдөр зохион байгуулж байгаа. Чөтгөрийн бүлгэмүүд гэж яриад яг юу хэлэх гээд байна? Та биднийг Мочин бүлмийн огт хүндэхгүй байна уу? Жи Янтав үнэхээр бидний чөтгөрийн бүлгэмүүдийн нэг гэж битүүхэн хэлж байсан. Тэр үгээр үнэхээр сайн тоглодог юм. Гэхдээ чин чам уу? Яаж гэнэт ийм бодлогогүй болчихов? Энэ түүний ердийн долгион зан чанарт огт тохирохгүй байна. Дээрээс нь тэдний овгоос харахад тэр төрөл байж болох уу? Янжэ хүүдэн тусаар хүмүүсийг харгасаар хүнээс нь түүний чөтгөр гэж тодорхойлсон нь яагаад буруу гэж. Гэхдээ тэр бол чөтгөр Мочин бүлэм. Түүнтэй ямар ч хамаагүй Даюун бид хоёр үүнийг сайн ойлгож байна. Чам уу? Чи ийм эмзэг байх шаардлагагүй. Чи Янтав ийм хоёр нүур гаргахаа бол чи сүүлийн хэдэн өдөр хэзээ ч манай зочдод ирж болох байсан. Яагаад заавал одоо ирэхээ шийддэв? Тэгвэл энд ирэнгүүтээ манай салбарын удирдагч өөлхөн тоосон. Чи Мочин бүлмийг доромжлох гээ юу? Чин Мочин бүлмийн нэр төрийг хамгаалж байгаа мэт боловч үүндээ намайг Жин Янтавын сөргөлдүүлэх гэж оролдож байна. Би ч гэсэн Жи Янтав дургүй. Би түүнд өглөх гэж байсан нь үнэн. Гэхдээ одоо чин жавуу миний зөвшөөрлгүй ярьсан болохоор энэ асуудал өөр болж хувирлаа. Чам уу? Чи хэтрүүлж бодож байна. Чиний ярих шаардлагатай бүх хүн энд байгаа ховор тохиолдолчоос би өнөөдөр энд ирсэн юм. Нэмэлт зөв шударга болон чөтгөрийн бүлгэмүүдийн хооронд ялгаа бий.
Бид чөтгөрийг барихад чөтгөрийн мөрмөөс тусламж гуйж болохгүй. Тийм учраас бид ноён шээг төвөгшөөлөхийг хүсээгүй юм. Тийм ч биштэй ноён Янтов. Янжаа багш болон ах нарыгаа хуурч хөнөөсөн манай чөтгөрийн бүлэгмүүд ч гэсэн ийм харгас муу хүнийг төвчөхгүй. Тийм хүнийг анхад буруу зүйл байхгүй гэж би бодож байна. Ноён Янтов та чөтгөр Янжааг бидний шиг чөтгөрийн бүлэмтэй ямар нэгэн холбоотой гэж бодохгүй байгаа биз дээ. Надад тодруулах зөвшөөрнө үү? Мочин бүлэм бол эзэн хааны ордныг хүлээн зөвшөөрөгдсөн алдартай бүлэм. Хэрэв манай бүлэм Янжаа шиг хэрцгий алуучтай дүүрэн байсан бол энэ хааны ордон буруу дүгнэлт хийсэн гэсэн үг биш гэж үү? Ноён Янтов та юу гэж бодож байна? Таны зөв. Шээ тэр нэлээд сонирхолтой юм. Энэ цаг үед хан гүрний хааны ордонд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай бүлгэмүүд нь зөвч бай шүтгэрийнч бай зөвхөн үзэл бодлын хувьд л ялгаатай. Зөв болон чөтгөрийн бүлгийн хоорондох ялгаа гэдэг нь сайн муугийн ялгаа биш юм. Зөв бүлгэмүүд бясалгалын шударга байдлыг эрхэмлэдэг. Энэ нь тэдний бясалгалын арга барил нь цэвэр ариун бөгөөд эртнийх гэсэн үг. Энэ өдрийн гэрэл доорх өргөн зам шиг бүх зүйл аюулгүй найдвартай. Энэ хүмүүс нь алхам алхмаар бясалгал хамгийн тохиромжтой. Харин чөтгөрийн бүлгэмүүд нууцлаг ичтэй аргаар бясалгалдаг. Энэ нь тэдний бясалгалын арга барил нь гайхамшиг бөгөөд ич иттэй гэсэн үг. Энэ бол бартаатай аюултай зам. Гэхдээ хэрэв чи үүнийг давж чадвал зөв аргаа олсны дараа чи ч гэсэн бясалгалын агуу амжилтанд хүрнэ. Хэрэмцэн ноён тадагтай нараа. Хэрэв та бүхний бясалгалаа таны удаашралтай байдал мочин бүлгэм хүрэлцэн ирж суралцаарай. Энэ яриа үнэхээр сонирхолтой юм. Салбарын өдөртөгчийн үед муугүй та ямар ч үед шин шав эзүүлэхийг мартдаггүй юм аа. Гэсэн хэдий чөтгөрийн бүлгэмүүдийн тухайн урилга нь онцгой боловч ихэнх нь гэнэтийн сул тал нөхцөлтэй байдаг. Тэдний хүний зан чанарыг эрс өөрчилж чадна. Үнэндээ Янжаа бол амьд жишээ. Даюун би чөтгөрийн бүлгийн хүмүүстэй харилцах дургүй байсан шүү дээ. Чи үүнээс залсан байх тийм үү? Бид үүнээс одоохон залхаагүй байна. Гэхдээ ноён шээг ажигласны дараа би ойлгосон зүйл гэвэл Шинци үнэхээр үзэсгэлэнтэй зүйл дуртай юм байна. Шээ даюун одоогийн хүртэл огт дугараагүй гэтэл дунгуутаад бараг л тэр даруй шин жинжигийн тухай ярьлаа. Тэд бие биенээ таньдаг юм байх та. Даюун явцгаая. Эргэмсэн ноён тадагтай нараа даюун бид хоёр Финландийн дэм буудалд та бүхнээс мэдээ хүлээх байх болно. Баяртай ноён жи хатагтай шээ. Ноёнтон жи ийм хурдан явах гэж ноёнтон жи явсан ч бидэнд салбарын өдөртөгч байгаа. Тийм манай шинэ салбарын өдөртөгч бас гоё харагдаж байна. Тэр шээ даюун хүртэл түүний гоо үзэсгэлэн батсан шүү дээ. Манай шинэ салбарын өдөртөгч бол залуу эрхэм. Жи чи бодлоор хэн илүү царайлаг вэ? Залуу эрхэм жи ноён шээ. Шээ даюун хүйтэн хүндий гэдгээс нь өөрөө сайхан хэлж мэдэхгүй нь. Жин Янтов гаднаа илдэг боловсон харагдвч түүнтэй харьцахад хэцүү байх ёстой. Тэр заавал миний найрын өдрийг сонгож Эдгар нутгийн хүчтэнгүүдтэй уулзах гэж намайг тэнэг гэж бодоо юу? Нэг цагийн дараа ноён шээ би Янжааг барих ажлын удаан хойшлуулж чадахгүй. Бид одоо явъя да. Ийм аюултай хүнийг Чепен хот байлгаж болохгүй. Залуу эрхэм жи түүнийг хурдан устгана гэж найдая. Ойлоо та нар ажилдаа буцаж болно. Чепен хотын Эдгар нутгийн хүчтэнүүдтэй харьцахад нэлээд хэцүү юм шиг байна. Та нар энд хэрэггүй боллоо. Одоо явах чангуу бид хоёрт ярих зүйл байна. За. Залуу эрхэм жи таны бадам лахууч дуртай бололтой. Тиймээс би дахиад хэдийг түүжглээ. Хөөе залуу эрхэм жин хайцсан юм. Чи бүтэн цагийн турш бадам лахууч сэтгүүлээ. Залуу эрхэм жи айл хэдийг явчихсан. Би түүнийг үлдэж өглөө. Шиян жи Янтонд долгинож байдаг юу гэж гутамшиг вэ? Ноён шээ Тайшун бүлгийн жин Янто мочин бүлэм үл тоомсорлоо. Би үүнийг үнэхээр төвчж чадахгүй нь. Би дүрлзэгч гар Янжааг дутуу үнэлж болохгүй. Миний бодлоор бид түүний ажил нь тэр жээ Янтоныг хариу барьж болох юм биш үү? Чин жан чи өөрийгөө их юмд бодоо юу?
их юмд бодох гинэ. Таныг юу хэлээд байгааг ойлгосонгүй их юм. Мочийн бүлэм нэр хүндийг доромжлох болохгүй. Чиний бодлоор би босож ирээд Жин Янтоны талд санааг илэрхийлсэний дараа би чиний хүснээр түүнтэй сүргэлдэх ёстой болно гэж бодоо юу? Ноён Шэ Мочийн бүлгийн нэр хүндийг хамгаалах нь салбарын удирдагч болох миний хийх ёстой зүйл. Гэхдээ би бусад ашиглуулах дургүй. Чи Жэ Янтонтой ямар юус сонцонтой байх нь надад хамаагүй. Дараагийн удаа намайг ашиглах гэж оролдохынхаа өмнө өөрийгөө хэн болохоо 2 удаа бодоорой. Чи бол ердөө л өчүүгэн хүү хизээнээс өөрийгөө нүүдэл хийдэг тоглогч гэж боддог болчихвоо аа. Надад хэл юу болоод байна? Чи Жин Янтонд ямар ч хамаагүй гэж хэлээгүй лүү? Намайг уучлаа Ноён Шэ. Би үнэхээр Жин Янтонтой холбоотой. Одоо бид хоёулаа Жанны Жи гэр бүлд харьяалагддаг. Тэр миний үеэл гэсэн үг. Жанны Жи гэр бүлийн залуу үеийнхэн дунд Жин Янтон хамгийн шилдэг нь байсан. Жин Янтон маш ихэрхүү байсан. Манай гэр бүлийн бусад хүүхдүүд түүнд дургүй байсан. Ямар ч тач бид хоёрт хизээч тааш байгаагүй. Би түүнтэй таалдахгүй тулд гэрээсээ явж Мочийн бүлгэнд илсэн. Одоо би Жэ гэр бүлд бараг л буцаж очдоггүй. Их зантай болохоор нь дургүй байсан гинэ. Зүгээр л Жин Янтон дотрохож байгаа юм. Чиний өмнө амьдралд олон азгүй новчдууд байдаг. Намайг бас иймэрхүү гэж дууддаг байсан. Энэ бүхэн миний буруу. Би аль хэдийн Мочийн бүлгийн Шэ болсон гэрнээ өнгөрсөндөө байцаал би бүр бүлмийн нөлөөг ашиглан Жэ Янтонг дарахыг оролдсон. Би том цэнийг зөрчлөө намайг шийдэгнүүр салбарын удирдагчаа. Тийм шүү. Би үүнийг сонгосон илүүд үздэг. Нирманы хуруу. Ноён Шэ. Би чиний нүүрийг эдгэлээ. Чи дахиж ийм алдаа гаргахгүй ойлгов уу? Баярлалаа Ноён Шэ. Би дахиж хийж тэхгүй. За надад Шэ Даюун болон Жин Янтон нарыг харилцааны талаар ярьж Ян Жэг барих нь Шэ Даюун болон Паншийн бүлмийн хэрэг байх ёстой. Жин Янтон бол Тайшун бүлмийн шав. Гэтэл тэр Ян Жэгийн араас ийм идэвхтэй хөөцөлдөж байна. Тэр хоёр нууц амаргууд юм болов. Энэ бол урт түүх. Шэ Даюуны харьяалагддаг Паншийн бүлмээс эхэлье. Паншийн бүлгэн бол хан эзэнтгүүрийн хамгийн эртний бүлэм 1000 гаруй жилийн өв уламжлалтай гэж яригддаг. Өөрсдөд нь ууцлаг өвлөгдсөн техникүүдээс гадна тэд шилдэг гэсэн нэр хүндээ хадгалж чадсан. Паншийн бүлэм учир нь тэдэнд өөр нэг хүний тусламж байдаг. Сууриагаар бол хан эзэнтгүүрийн 100 жилд нэг удаа алтан гац одноос хувилсан гигантын гарч ирдэг гэнэ. Тэд зөв шударга бүлгэмүүд болон өтгөрийн бүлгэмүүдийг удирдагчийн шуваар нэгтгэх болно. 100 жил тутамд Паншийн бүлэм энэ хувилсан алтан гац одны гигантыг олуулахаар нэгэн шаваа явуулдаг. Шэ Даюун бол энэ үеийн энэхүү даалгаварт гүйцэтгэхээр томилогдсон Паншийн бүлгэмийн шав. Шэ Даюун олон залуу авиаснуудтай хамт дэлхийгээр аялсан бөгөөд Жин Янтон түүний хамгийн удаан хамт байсан нэгэн. Олон хүн Жин Янтонг манай үеийн алтан гац одны хувилгаан гэж итгэдэг. Гэсэн хэдий ч миний бодлоор алтан гац одны хувилгаан гэх сууриаг Жин Янтон өөрөө тараасан байх магадaltaй. Энэ бүхэн Шэ Даюуны сэтгэлийг татах гэсэн л хэрэг. Тэгвэл Жин Янтон Шэ Даюуны зөв сэтгэлийг эзэмдэж чадсан уу? Тэр хараахан чадаагүй байх гэж бодож байна. Шэ Даюун чинь үнэхээр онцгой эмэгтэй шүү дээ. Тэр Жин Янтон шиг авьяастай олон хүнийг харсан. За би санаанд нийлж байна. Тэд нэг нэгэндээ дотн санагдахгүй байна. Магадгүй тэд зүгээр л жирийн найзууд ах. За одоо ховж юу ярих билээ. Жин Янтоныг өнөөдөр хэлсэн зүйл миний сонирхлыг бага зэрэг татаж байна. Миний төлөө эндхийн хүчнүүдийг сайн ажиглаж бай. Ялангуяа Жин Янтонг Ян Жэ рүү хөдлөх үед нь ойлголоо би шуудхан хий. Тэгвэл харж л бай. Жин Янтоныг авиас чадвар нэр хүндтэйг үнэхээр таарч байгаа эсхийг. 2 өдрийн дараа Ян Жэ худалдааны дүүрэн хэсэг ноён бүүгийн руужин дээр буудалд нуугдж байсан байна. Тэр ч их төвчээртэй юм аа. Энэ өдрүүдэд Кунпугээс үнэхээр даваагүй байх нь. Чи ойр орчмын бүх энгийнэрүүдийг тараасан мэт. Санаа зовох хэрэггүй. Ойр хувьд
Ойр авь зөвхөн Янжаа болон манай хүмүүс л үлдсэн. Янжаа хүчтэй байлаа гэд яах юм бэ? Купын хот хинч надаас мөрөө нууж чадахгүй болдоо. Хэрв Жи Янто чамд шалгах 3 сэжигтэй байрч л өгөөгүй бол чи Янжааг хаана нуугдж байгааг яаж мэдэх байсан юм бэ? Тэгвэл миний шалгалтгүйгээр хинч Янжааг олж чадахгүй байсан. Ноён үү, та өөртөө их итгэлтэй байна шүү. Яагаад өөрөө урагшаа очоод Янжааг барьчихгүй байгаа юм бэ? Ноён Пан, та намайг хэтрүүл магтлаа. Би зүгээр л Янжааг хайж Жи Янто тус болж байгаа юм. Тайшун бүлгэм, Паншин бүлгэм, эсвэл Мочийн бүлгэмч бай. Тэд бүгд бидний хувьд гадны хүмүүс. Гадны хүмүүс чинь бид яагаад тэдэнд тэгтлээ их туслах ёстой гэж бид зүгээр л тэдэнтэй сайн харилцаатай байхын тулд хамгийн бага зүйлийг хийхэд л хангалттай. Зөв шүү. Одоо бидэнд юу болохыг хүлээж харахаас өөр зүйл үлдсэнгүй. Хөөе, ийм сайхан хөтөлбөр үзэхийг надад яагаад сануулаагүй юм бэ? Тэд зүгээр л Янжааг барьж байгаа шүү дээ. Энд үзэх сонирхолтой зүйл юу ч байхгүй. Царай зүйлсээрээ бол та илүү царайлаг биш гэж үү? Хэрв зөвхөн Янжаа ганцаараа бол үнэхээр үзэх зүйл алга. Гэхдээ өнөө шөнө сар үзэсгэлэнтэй байна. Янжаа, чи цааш нуугдах нэмэргүй гарч ир. Жи Янто, чи үнэхээр ядаргаатай юм аа. Чи Шэ Даюны төлөө ийм их юм хийв. Ямар бүдүүлэг юм бэ? Гэхдээ чи удахгүй өгөх учраас энэ удаад би өнгөрөөлье. Юу, хэн нэг намайг сүнсний хүчээр төгжчлээ. Хүлээр энэ Жи Янтоны зүгээр ирээгүй болтой. Энэ чинь агаараас түүний зүрх толь мэт тунгалаг бөгөөд ямар ч үлийн үрийг хүлээсэн тусахгүй. Энэ бол Шэ Даюны мөнх тунгалаг элд. Гэхдээ би чамаас нэг удаа зогтож чадсан. 2 дахь удаагаа ч гэсэн лавтаа чадна. Энэ 6 мэдрэгүүн тарина гэж үү? Паншин бүлэм гол планы урлаг болох мөнх тунгалаг элд шиг хүчтэй эсхийг мэдэхгүй. 6 мэдрэгүүн тарина бол 2 дахь том чөтгөрийн бүлэм болох Шиммо бүлгийн нууц планы урлаг гэдэг. Эдгээр бүрэн босч гэлээ түүний жихүүдэс төрүүлэн байдал нь мэдэгцээр. Нүд чих хамар хэл бий. 6 хүсэл бол харах, сонсох, үнэрлэх, ярих, хүрэлцэх, мэдрэх. Эдгээрийн хүний оршинд өрнөх зүүн сувин гэж хэлж болно. 6 мэдрэгүүн тариныг давтах гэдэг нь эдгээр 6 хүсэлтэй байнга нүүр тулж өөрийн хүсэл зоригийг нууцлах явдал юм. Эцэст нь эдгээр 6 хүслийн таслах эсвэл бүр удирдах чадвартай болсноор таны сүнс энэ хорвоогоос ангижрах болно. 6 мэдрэгүүн тарина. Энэ үнэрхүүн тарина. 6 мэдрэгүүн тариныг эзэмшигчдийн бус 6 хүслийг удирдах тэдний харж сонсож үнэрлэж ярьж мэдэрч сэтгэж чадахгүй болгын чадвартай 6 мэдрэгүүн тарина. Амтлахгүй тарина. Хүрэлцэхгүй тарина. Үүнийг ихийг эзэмсэн хүмүүс өөрсдөө 6 хүслийг битээж болгож чадна. Гэвч энэ Шэ Даюны зохилтыг хүрэхгүй юм. Тэр яг л хүмүүсийн ертөнцид ирсэн мөнх шиг харагдаж байна. 6 мэдрэгүүн тарин бусдын 5 мэдрэгүүдэд 6 хүслийг дайсан зовтлох хэлбэртэй өргөж чадна. Хэрвээ би Янжааг барих гэж оролцсон бол түүнийг дийлэхгүй байх. Нөгөө 5 гоо усгүй 4 жентльмен гэгдэг хүмүүс үнэхээр хүчтэй юм. Тэгээд бас би энэ Шэ Даюнд таатагдаад байх юм. Шэ Даю, нэг л өдөр би чиний нууцыг тайлах болно. Намайг шархаа идэх гэж завгүй байх оронд Шэ Даюны бясалгал дахин сайжирсан бололтой. Харамсалтай нь миний олж авсан 6 мэдрэгүүн тарин бүрэн бус мэдрэмжийн тарингүйгээр би түүний довтлогоо сүрч чадахгүй. Хэрвээ би эргээд зогссон бол мөнх тунгалаг элдний сэтгэлэн цоочтой үед надад нуудах газар олдохгүй би сүрэх байсан. Түүний сэтгэлийг цоожноос салах арга олохгүй бол нөгөө мэхээ эргэлхээс аргагүй бололтой. Харах, үйлчлэх, сонсох, үнэрлэх, ярих 5 мэдрэгүүн хуурмаг. Янжаа 5 мэдрэгүүн хуурмагийн аль хэдийн эзэмшчихсэн гэж үү? Мэдсэн тэр Шэ Даюнаас өмнө зүхтаж чадсан аргагүй юм аа. Гэхдээ 6 хүсэл гэдэг зүйл нь үнэндээ хүний сүнсний 6 элементтэй холбоотой. Тэдгээр нь хүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж болно.